Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилог хүргэе. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 3 өдрийн туршид Украинд гал зогсоох санал гаргасан байна. За харин энэ саналыг Америкийн нэгдсэн улсын зүгээс хүлээн авах сонирхолгүй байгаагаа илэрхийллээ. За Америкийн хувьд бол 3 өдрийн хугацаанд гал зогсоох биш, бүрэн хэмжээнд гал зогсоох ийм шаардлагатай гэсэн санал бодолтой байгааг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ засаг захиргааны томоохон албан тушаалтнууд мэдэгдэж байна. За Оросын албаны улсын хувьд даваа гарагт энэхүү мэдээллийг хийсэн. За Украинд явуулж байгаа Оросын бүх цэргийн ажиллагааг 5 дугаар сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний шөнө дунд хүртэл бол зогсооно гэсэн ийм мэдээллийг гаргасан. За энэ шийдвэр гарах бас нь хүмүүнлэгийн үүднээс тухайн шийдвэрийг гарах болсон гэж мэдэгдэж байгаа. За энэ гал зогсоох шийдвэр гаргасан өдрүүдэд бол Оросын албаны улсад 5 дугаар сарын 9-нд дэлхийн 2 дугаар дайнд нацист Германыг ялсны 80 жилийн давхцаж байгаа. За энэ үеэр бол үндсэндээ гал зогсоох тухайн үйл ажиллагааг явуулах юм байна. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Украины асуудал хариуцсан тусгай айлч чөлөөнд гарсан дэслэгч генерал Кейт Келлог эх 7 хоногт 3 өдрийн хугацаанд гал зогсоох тухай орсон саналыг ямар ч утгагүй гэж мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсад Украинд илүү удаан хугацаанд үргэлжлэх энхий хэлцээр байгуулахыг хүсэж байна гэсэн ийм мэдээлэл хийсэн байна. За тэрээр Fox News-д ярьцлага өгсөн. За энэ үеэрээ 3 өдрийн хугацаанд гал зогсоох нь утгагүй зүйл. Ерөнхийлөгчийн хүсэж байгаа зүйл бол далай тэнгис агаар мандал хуурай газар дэд бүтэц зэрэгт байнгын иж бүрэн гал зогсоохыг доотлол нь 30 хоног байхыг хүсэж байгаа. Ингээд энэ 30 хоногийг бол цаашдаа сунгах боломжтой гэж харж байгаа гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За харин Украин улс бол энэ саналыг өгөөсгсөн байна. Украины гадаад хэргийн сайд Андре Сибиха X хуудсан дээр мэдээлэл хийхдээ хэр Орос үнэхээр инх тайван тогтоохыг хүсэж байгаа бол тэр даруй гал зогсоох ёстой. Яагаад 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хүлээх ёстой юм бэ? Яг одоо аль ч өдрөөс эхлээд 30 хоногийн туршид гал зогсоож чадах юм бол энэ зөвхөн баярын чагсаалт парадын үеэр ч зогсохгүй бодит ийм зүйл болох боломжтой гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За өнгөрсөн 7 хоногт Лондонд болсон Украины асуудлаарх яриа хэлэлцээнд Америкийн нэгдсэн улсыг төлөөлж генерал Кейт Келлог оролцсон. За энэ үеэрээ Украины асуудлаар одоо хийж болох боломжилт хэлэлцээний зам бол цаашдаа Оросын албаны улсаас хамаарна гэсэн ийм мэдээллийг хийсэн. За тэрээр мөн Лондонд албаны хүмүүс Украины дайныг зогсооход чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг багтаасан нийтдээ 22 заалт бүхий баримт бичгийг гаргасан. За энэхүү одоо бичгийг бол Украины албаныхан танилцуулсан. Энэ үеэр бол украинчуудад тухайн 22 заалт бүхий баримт бичиг бол тийм одоо таалд нь нийцээгүй. Гэхдээ ямар ч одоо хилцээний үеэр ийм асуудал гарах нь хэвийн зүйлээ гэж мэдэгдэж байгаа. За ер нь бол Америкийн нэгдсэн улсын тавьсан саналын талаар Bloomberg телевиз бас олж авсан мэдээлэл гарсан байна. За энэ дээр бол Америкийн хувьд Украинд тавьсан гол санал нь дайны одоо фронтын шугамын давуу байгаа одоо байдлаар бол хилийг зарцаах. За ингээд зүүн Украины ихэнх хэсгийг Оросын хяналтанд үлдээх, Украиныг НАТОд элсүүлэхгүй байх гэсэн ийм саналыг дэвшүүлж байгаа юм байна. За хилцээрийн хүрээнд Украинд ямар нэгэн одоо аюулгүй байдлын баталгаа санал болгож байгаа хэсэг нь бол тодорхойгүй байна. За Путиний хувьд бол тавьж байгаа санал нь Украины одоо дийлэн хэсэг нь Оросын хяналтанд байгаа дөрвөн мужийг Оросын газар нутаг гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг өрөндийн орнууд болон Америкийн нэгдсэн улс Украинаас шаардаж байгаа. За харин Украины үүнийг бол эрс эсэргүүцэж байна гэдгийг Bloomberg мягмар гарагт дамжуулсан байна. За ямар ч тач бол Украинд өвөрнж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотой талууд ямар нэгэн байдлаар инх тайвны хилцээр байгуулахыг оролдож байна. Гэвч бол талуудын илэрхийлж байгаа байр суурьуд нь аль альнийх нь одоо буулт хийх хэмжээнд хүрэхгүй байгаа учраас энэхүү талууд харилцан тохиролцоонд хүрч чадахгүй байна. За Оросын албаны улсын хувьд удахгүй чухал баярын үйл ажиллагаа зохион байгуулалттай холбогдуулан 3 өдрийн хугацаанд гал зогсоох хэлэлцээрийг байгуулах ийм саналыг гаргаж байгаа. За дангаараа. За гэхдээ бол бусад улс өмнөийг нь хүлээн авах хэсэг нь бол тодорхойгүй байна.